Энэ удаад би өөрийн кофе уух туршлага хэрхэн багасгасан тухай ярив. Ер нь кофе уух хэрэгтэй юу вэ? Өнөөдөр дэлхийд даяар кофе уух нь харилцааны соёл, ажлын соёл, зовгон амьдралын бүтээлчийн маяг өөрийгөө урамшуулах жижиг шагнал болж амьдралын сашгүй хэсэг болсон. Харин өдөрт кофе 3 аягаас дээш хэтрүүлэн уух зуршилтай бол энэ үед өөрийгөө анзаар, зогс, ажил би кофегээр өдөр хэвээ ажиллаж чадах гэж өөрөөсөө асуу. Иймээс хэрэггүй зуршлаа хаях, зөв дадал хэвшүүлэх 29 хоногийн тэмдэглэлийн загвар зохиж, өдөрт ганцхан аяга кофе уухаар төлөвлөн тэмдэглэл хөтлөж эхлэв. 2 дахь өдөр нь бүтлгүүтж аль хэдийнэ 4 аяга кофе уусан байв. Эхний 7 хоногийг өөрийгөө ажиглах өдрүүд болгов. Ингээд өөрийгөө ажиглах үед өөртөө шинээр танилцж эхлэв. Ядралт мэдрэхэд, урам зориг дутахад, төрхөн амралт авахаар амтан татагдах, үнэртэх төдийдгээд кофе миний хамгийн хамааралтай найз болжээ. Өөрийгөө ажиглах үед өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрөх мэдрэмж үүсч, өөрт хортой зуршлыг хориглох үүдэл буюу сэтэл тархинд үүсч эхэлдэг айхан. Тархи маань ядарч амрах тохио өгөх бүрд кофе ууж хүчээр сэрхээ болж өөртөө төрхөн амралт өгөх, эрт унтах зуршлыг хэрэгжүүлв. Өглөөд кофе уухын оронд өтгөн сүтээ цай, бор цай, сүү уух, ус уух, гэрт кофе дахин худалдаж авсангүй. Эхний 7 хоногт өдөрт ганц эсвэл 2 аягийг уув. Эрт унтаж амарч чадаагүй өдрийн маргааш хамгийн хэцүү. 2 аяга кофе уусан ч сэрэх нь удаан байдаг. 8 дахь өдөр би кофе уухгүй унж чадав. Ядрал мэдрэгдэж хурдхан ганц аяга кофе уумаар байсан ч маргааш тархи маань яаж амарсан байхыг сонирхох хүсэл маш хүчтэй. Анзаарахад сүүлийн жилүүдэд кофеин хэтрүүлэн хэрэглэснээс кортизол ба адреналины ялгарлыг нэмэгдүүлсэн сэтгэлийн түгшүүр анхаарал төвлөрөлгүй байдлыг бий болгосон байна. Та эерэг дадал тогтохдоо 1-д өөрийгөө ажиглал, 2-т энгийн жижиг зүйлээс эхэл, 3-т зориг бүү тавь, зөвхөн өдөр тутам үйлдэхэд анхаар. Өнөөдрийн сургамж бол та битгий бууж хүрээ. Дахин алдсан ч өөртөө урам өгчтэй байгаарэ. 21 хоног өнгөрөх танд аль хэдийн эерэг дадал суусан байх болно.